Энэ за яг хоо тэгэд хэвлэлийн эрх мэдээллийн эрхчлөөний тухай хууль гэдэг эрхчлөөтэй байхад ер нь хууль хэрэгтэй мүү юм уу? Нэрнээсээ тий. Яг хоо зохицуулах гад Алтан гэрэл сайд микрофон орж гараад байна шүү тий. За яг хоо тэгэд энэ төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно гэдэг. Уг нь энэ 98 оны хуульч одоо ингэж явсан юм билээ. Тэгээд энэ хуульч өнөөдөр үндсэндээ юу ч хэрэгжсэнгүй л дээ. Алтан гэрэл сайдын ярьж байгаач гарч илээ. Бараг одоо бүх төрийн байгууллага дээрээс нь төрийн өмчт бол орон нутгийн өмчийн компаниуд одоо хажуудаа нэг тийм мэдээллийн хэрэгсэлтэй ирэл хийдэг. Ер нь бараг л баа чехээсээ бусдад хэвлэл сэтгүүлч дагуулаа явж шít. Тэгээ энэ 98 оны хууль бол үндсэндээ хэрэгжсэнгүй. Дээрээс нь өнгөрсөн хугацаанд энэ засгийн газар ч гэсэн ер нь одоо манай энэ улс төрчдөл ерөөсө битүүдэл нэг тийм ирэл хийдэг, контент хийдэг нэг л их гоё шоудсан улсууд гарч байгаа үр дүн өнөөдрийн ард иргэдийн амьдрал ийм л байгаа байхгүй юу. Тэгэхээр хууль хэрэгжүүлэх талаар энэ одоо 98 оны хууль хэрэгжүүлэх талаар ерөөсө хууль хяналтын байгууллагууд үнэхээр ажилласангүй. Үүнтэй санал нэг авахаа гэж бодож байна. За хоёр дахь зүйлний хэвлэл мэдээлэл дээр энэ хэвлэлийн салбарт ажиллаж байгаа улсуудын ёс зүй хэм хэмжээ мэдлэг боловсрал ур чадвар үүнтэй холбоотой асуудал байдаг. Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлөөс нэг асуулт байна. Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим сэтгүүлчдийн мэрэгжлийн хэм хэмжээг сахиулах үүрэг нь бол танаа үүрэг. 10 жилийн өмнө би нэг одоо олон их танилалда гэдэг нэг сэтгүүлч байгаа. Нэрийн эхнийх нь үсгийг хэлэхгүй болохоор манай мөнх баясгалан гишүүнийг зарим хүмүүс бодоод юм шиг бол. Гэдэг нэг сэтгүүлч нөхөрд их актер гүтгүүлж ирсэн. Тэгээд хэвлэл мэдээллийн зөвлөл арга хэмжээ аваа тэр нөхөр сүүлдээ бүр над руу Монгол улсын ерөнхий сайд гэсэн хүнээр гуйлгаж байгаа нэг юм мустарч ирсэн байхгүй юу? Өнгөрсөн хугацаанд хичнээн сэтгүүлч яг энэ ёс зүй хэм хэмжээ сахилгатай холбоотой хариуцлага үүссэн бэ. Над нэг тоо хэлж өгнө үү? За 3 дахь асуудал нь 21 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн засгийн газрын 400 дугаар тогтоолоор яагаад 12 сарын 31-ний өдөр засгийн газар хуралдаад Монцомын агентлагийг ерөнхийлөгчийн тамгын газар шилжүүлж ирснийг би мэддэггүй. Монцомын агентлаг хэвлэл мэдээллийн хэрэгсэл мөн үү? Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газар төрийн байгууллага мөн үү? Үүн дээр нэг хүн хариулт өгнө үү? Үүнийхэн дараа би нэг тодорхойлго. Энэ хууль дээр бас нэг юм заалт байгаа байхгүй юу? Одоо оруулж иж байгаа төсөл дээр чинь үүнтэй холбоотойгоор бас дараа нэг асуух зүйл байна. За ажлын хэсгийн 4-р микрофон хариулт өгье. За гишүүний асуултанд хариулъя. Гүнжтмаа. Хэвлэл мэдээллийн зөвлөлд одоогийн байдлаар 600 орчим гомдол хүлээж авсан иргэдээс иргэд хэвлэл мэдээллийн агуулгад алдаа байна гэж үзвэл гомдлоо гаргадаг энэ механизм. За өнөөдрийн энэ 600 орчим гомдлоос бид нар яг хэрэг үүсгэж 400 орчмыг бол ёс зүйн хороогоор хэлэлцсэн 70 орчим хувь дээр нь ёс зүйн алдаа гаржээ гэжсэн дүгнэлт гарсан байгаа. Тэгэхээр нэг талаар гүтгэлгийг бол ёс зүйн хэм хэмжээний хүрээнд шийдвэрлэхэд бэрх юм. Энэ бол нотлох баримт цуглуулдаг хэвлэл мэдээллийн зөвлөлийн үндсэн үйл ажиллагаа биш, энэ бол шүүхийн үйл ажиллагаа явагддаг. Гүтгэлэг бол за мэрэгжлийн алдаа гаргаснаас үүдээд нийтлэг мөрддөг ёс зүйн хэм хэмжээг нь зөрчиж үгүй юу гэдгийг сэтгүүл зүйн бүтээлийн уншиж, судалж, дүгнэлт гаргадаг энэ мэрэгжлийн үйл ажиллагаа байгаа. Тэгэхээр энэ бол хэн нэгэн биш, яг нөгөө тодорхой бүтээл дээр ажилладаг. Тэгэхээр энэ ойлголт маань бас буруу зөрүү явснаас одоо болоод энэ тодорхой сэтгүүлчийн асуудлыг, хувь сэтгүүлчийн ёс зүйн асуудлыг бас оруулж ирдэг. Өөр одоо бусад ёс зүйн асуудлуудтай холилдох гэж үздэг. Тэгэхээр хэвлэл мэдээллийн салбар бол мэрэгжлийн сэтгүүлчдийн байгууллага нь хувь сэтгүүлчийн хувийн ёс зүйн асуудал дээр анхаардаг бол хэвлэл мэдээллийн зөвлөл нь цагаан дээр хараад бичсэн сэтгүүл зүйн бүтээл нь ёс зүйн хэм хэмжээ дүрмийнхээ хүрээнд байж үгүй юу гэдэг дээр ёс зүйн дүгнэлт гаргадаг ийм байгаа. Тэгэхээр одоо харьцангуй олон янзын сургалт нөлөөллийн ажил хийх шаардлага гардаг. Маш олон удаагийн одоо редакцуудын уулзалтаар хэвлэл мэдээллийн ёс зүйн дүрмийг 10 жилийн өмнө салбараараа нэгдэж нийлж боловсруулж баталсан энэ дүрмийг түгээн сурчлах таниулах ажил үргэлжилдэг. Тэгэхээр энэ ёс зүйн зохицуулалтын өөрийн зохицуулалтын асуудалд хуулиар оролцдоггүй
энэ мэрэгжлийнхний талбар гэж үлдээдэг. Яг энэ үндслэлээр энэ хууль дээр бичигдсэн байгаа. Энэ бол нийтлэг жишг, олон улсын сайн жишг, Монголын хэвлэл мэдээллийн зөвлөл нийтлэг хэм хэмжээ, нийтлэг сайн жишгийг тулгуурлаж бид нар энэ үйл ажиллагаагаа мэрэгжлийн түвшинд явахын төлөө хичээж ажиллаж байгаа. Тэгэхээр энэ дээр ёс зүйн дүгнэлтийг гаргаад хэрхэн яаж энийг засаж залруулах вэ гэдэг нь бас хуулийн хариуцлага биш. Нөгөө зөөлөн зохицуултын хэм хэмжээгээр буюу алдаагаа засдаг баг, залруулдаг баг, алдаагаа олон дахин давтах нь мэрэгжлийн хувьд нэр хүнд нь унах. Тэгээ энэ зүйлүүдээс сэргийлж олон нийтэд мэдээллийг дүгнэлтийг нээлттэй гаргадаг. Тэгэхээр энэ байдлыг алдаагаа нэг гаргасан сэтгүүлч буцаад тэр алдаа За оюун цагны алтан гэрэл сайд нэмж хариулъя. За засгийн газар 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 400 дугаар тогтоолоор засгийн газрын харьяанаас ерөнхийлөгчийн тамгын газрын харьяанд Монцоогийн агентлагыг шилжүүлсэн байт юм а. Тэгэхдээ Монгол улсын бодлого шийдвэр албан ёсны мэдээллийг олон улсад нэг цонхоор гаргаж явах гэдэг энэ сурталчилж явах гэдэг хүрээнд бол бид нар энэ Монгол улсын тухайн албан ёсны мэдээллийг олон улс түгээх сурталчлах зорилго бүхий хэвлэл мэдээллийн ашигын төлөө бус байгууллагыг Монгол улсын ерөнхийлөгчийн дэргэд үйл ажиллагаа явуулахыг бид нар зааж өгсөн. Өнөөгийн байдлаар энэ Монцоогийн агентлаг бол Монголын мэдээ сониныг хятад хэлээр, Монгол цушийн сонин Япон хэлээр, Монгол мессенжер сонин Mongolia Today сэтгүүл, англиар Novosti Mongolia сонин хүн бичиг сонин зэрэг энэ үйл ажиллагааг эрхэлдэг. Энэ аж ахуйн ийм байгууллага байгаа. Тэгээ энэ байгууллагыг тусгаж орсон зорилт нь Ганбаатар гишүүн үлддэг үнэлэлтэд бид нар энэ 1998 оны хуулийн зорилт ерөөсөө биелэхгүй энэ төрийн байгууллагад иргэдэд хэвлэл мэдээлэл хэрэгсэлтэй байхгүй гэсэн нэ дал дутгаараач явж исэн, илээрээ явж исэн бол яг энэ Монцоогийн агентлаг. За тэгээд хоригдсан байдаг энэ үйл ажиллагаа явуулаад байдаг. Гэтэл олон улсад бид чинь дэлхийн жишгээр шүү. Олон улсад нэг цонхны байдлаар өөрсдийн бодлого шийдвэрээ гадаадад зурсалж ашигын төлөө бус ийм байгууллага байх шаардлагатай байдаг. Тэгээд хууль дээр хоригдсан мөртлөө яг нэдэр дээр ийм байгууллага олон жил явсныг энийг бол ингээд хуульчдад ганцхан Монцоомид зориулж байгаа ашигын төлөө бус байгууллага бай. Бусад байгууллагууд нь бол яг энэ хуулийнхаа зохицуултын дагуу явъя гэдэг ийм зорилгоор энэхүү удаагийн хуулийн төсөлтөө бид нар тусгаж оруулсан юм а.